Манай улс иргэд аж ахуйн нэгжийн төлсөн татврын төгрөг бүрийг үр ашигтай үр нөлөөтэйгээр төсөвлөж зарцуулалтын хяналт үнэлгээг хийх ёстой. Харамсалтай нь манай төрийн байгууллагууд бодлогын хэрэгжилт, төсөл арга хэмжээнийхээ хэрэгжилт хоёрыг хооронд нь холиод ялгаж салгаж чадахгүй, буруу төлөвлөд, буруу төсөвлөд татврын орлогыг өндөр үр ашигтайгаар зарцуулж чадахгүй байгаа. Та энэ алдааг яаж засахаар төлөвлөж байна? Сүүлийн 10 жил та төрийн нарийн бичгийн даргаыг 3 яаман дээр хийсэн байна. Олон төлөвлөгөө төсвийг бол боловсруулж баталж зарцуулах шийдвэрүүдийг гаргаж ирсэн гэж бодож байна. Ямар зарчим баримтлах вэ та гэсэн эхний асуулт байна. Хоёрдугаар асуулт нь болохоор төрөөс гадна нөгөө талдаа орон нутгийн удирдлагууд бас яг адилхан зөв төлөвлөж, төсөвлөж татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулаад тэрнийг хянаж тайлагнаж чадахгүй байгаа. Жишээ нь 2023 онд орон нутгийн хөгжлийн санд 544 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч зарцуулалтаас нь 163 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн ийм том асуудал байгаа. Энэ дээр 2-3 шалтгаан байгаа гэж бодож байна л да. Эхнийх нь болохоор иргэд оршин суугчдаас санал авахгүйгээр иргэдийн нийтийн хурлын дарга нар төсөв тавиад төсөл хэрэгжүүлээд явчихдаг. Энэ сангийн зарцуулалтыг оршин суугчид өөрсдөө шийдэх ёстой. Баг хорооны төвшөнд гудамжаа тогтжуулах, хүүхдийн тоглоомын талбай барих, моджуулах, зүлэгжүүлэх, нийтээрээ нийлээд био жордлонтой болох, халаалт цахилгаанаар халаах юм уу, сэргээгдэх эрчим хүчээр халаах юм уу гэсэн тийм утаа хөрсний бохирдлыг бууруулж болохоор ажлуудыг иргэд өөрсдөө санаачлаад тухайн төслийг өөрсдөө хэрэгжүүлэх юм бол үр дүнтэй зарцуулах боломж бий болох боловч сүүлийн 10 жил бол энийг хийж чадаагүй байгаа. Энийг засах санал төлөвлөгөө танд байгаа юу гэсэн ийм 2 асуулт байна. За Жокгүй алдарч өглөн гişүн. За асуултанд хариулъя. 9-р микрофон. За Лувсан Жумс гишүүний асуултанд хариулъя. За төрийн аудитын байгууллагын хуулиар хүлээсэн нэг үндсэн чиглэл бол энэ төсвийн төлөвлөлтийг одоо зөв болгох, за орлогыг орлогодоо уялдсан зарлагыг тооцож одоо дүгнэлт гаргах, за зарлагыг аль болохоор нэмэгдүүлэхгүй байх, ялангуяа төсвийн алдагдaltaа төсөв батлуулахгүй байх ийм чиглэл онцгойлон барих ийм одоо зарчимтай. За төсвөлийн тухай болон одоо энэ төсвийн доктортой байдлын тухай хууль заасны дагуу бол 25 оноос төсөв алдагдaltaгүй батлахаар цаашдаа ашигтай байхаар ийм одоо шалгуур үзүүлэлт бол зарчим батлагдсан. Энэ хүрээнд нэгдүгээрт ажиллах ёстой. За хоёрдугаарт улсын хурлд өргөн мэдүүлсэн төсөв болон өргөн мэдүүлэх төсөв. За мөн аймгийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлсэн болон өргөн мэдүүлэх төсөл дээр төрийн аудитын байгууллага бол төсвийн орлогыг сайжруулах, зарлагыг одоо үр ашигтай үр дүнд чиглэсэн байдлаар тэгээ холбогдох бодлогын баримт бичгүүдэд нийцсэн байдлаар одоо батлуулах тэр саналыг бол одоо гаргаж ингэж хуулийн хугацаанд хүргүүлдэг. Энэ бол хуулиар хийх үндэсний аудитын газрын нэг чиг үүрэг буюу хуулиар хийх аудитын нэг үндсэн асуудал нь гэж байгаа. Тэгэхээр аудитын байгууллага бол аль болохоор одоо бодлогын баримт бичгүүд за урт хугацааны болоод дунд хугацааны мөн богино хугацааны буюу тухайн жилийн бодлогын баримт бичгүүдийг нийцүүлж уялдаа холбоог нь хангаад хүрдэн цаг хугацаа хүч хөрөнгийн төлөвлөлөөд ингээд дүгнэлтээ бол өгдөг. Гол нь бол одоо асуудлыг шийдэл нь бол одоо хамт хурлууд дээр гарч байгаа. Орон нутгийн хурал, улсын хурал. Тийм учраас энэ чиглэлд бол хуульд заасан үндсэн чиглэлүүргээ хэрэгжүүлэхийн одоо мэргэжлийн чиглэлүүргээ та бүхэнд одоо хангалттай өгж ажиллах энэ чиглэлээр л одоо хичээж ажиллана л гэж ингэж хариулах байна. За хоёрдугаар тэр орон нутгийн чиглэлтэй тэр тусгай сангууд бол аудитын байгууллагын нэг одоо шалгагдах объект байдаг. За энэ сангуудыг бол мөн одоо аудит хугацаанд хууль заасны дагуу хийдэг. За хууль заасны дагуу хийгдэх аудит дээр нь одоо төлөвлөгөөт аудит гэж байгаа. Тэгэхээр төлөвлөгөөт аудитын сэдвийг бол төсвийн байнгын хорогоор баталдаг. Энэ хүрээнд бол бид нар
төсвийн байнгын орон дээр энэ орон нутгийн санг ч юм уу тодорхой асуудлуудыг бид нар сэдв болгож аваад тухайн ондоо хэрэгжүүлэх юм бүрэн болцоотой байгаа. Энэ хүрээнд бол бид нар таны хэлсэн асуудлуудыг одоо бас анхаарч аудитын сэдв болгоод цаашдаа явах юм болцоо байгаа. За 25 оны аудитын сэдв бол 24 оны 12 сард батлагдсан 41 сэдв бол ингээ батлагдсан байж байгаа. Тэгээ энэ хүрээнд бол түрүүчийн ярьсан гишүүдийн зарим асуудлууд бол сэдвт ороод